Сонсон маань өнөөдөр ямар бичлэг хийж байгааг гэхээр өнөөдөр би хөдөө байдаг хүүхдүүдийг танилцуулна. Харин эмэгтэй хүүхдүүд нь болохоор ганцхан жижигхэн юм юу ч хэлсэн юм. Бид өсөн тэр нэгцэн. Тэгээд одоо би болохоор ингэж болгосон. Тэгээд дайрлуулаад тэнцэн нэтэд рүүгээ явж манай нэтэд хаа байсан. Тэнцэн байгаад болохоор бид одоо ингэж очиод явж ийн. Тэгээд болохоор хаад битэг тэр нь хаад гэсэн сайн нэг ясаг жоод юугүй л трактор дээр тэр хацдаг нь хаа бол бүү мэд. Тэгээд болохоор би нэтэд рүү явчих. Тэгээд наран болохоор амар юм харагдахгүй байгаа юм. Юм бол ингэж хард юм лээ. Малаа би тэгтээ жоохон боролцсон. Наран сэргэлээ бошоор. Тэгээд амар нартай. Тэг хаяа сэлхтэй. Нэтэд рүү төхөж би бас гэрээсээ айгүй хөөрхөн холдлоо гэсэн. Тийм амар хэлбэл манай бас ингэж чулуун гэр гэж байдаг. Гэхдээ зөндөө чулуун гэж өнөө чимэг хотод нэг юм болохоор чулуун персэн гэж тэр чинь захир бит хоёрын гэр гэж тэг байл гэд нэр хүчтэндөө амар том болохоор тэгээ бид нэ тэрийг нүүлгэж байгаа. Тэгээд юм бичлэгэнд хэрвээ ингээд би яаж дуусаагүй ингээд юу ачвал дуусчвал би part 2 гэж зөвөр part 2 маань ч гэсэн бичэмдээ амжаагүй. Тэгээ бас нэтэдээ танилцуулж амжаагүй байх юм бол part 3 part 4 гэд хийгээд явчих бас болно. Би чимээгүй таа биш чимээгүй намын саныг үзэх суртаа ахгүй юу? Тэр та ийм их болтол. Одоо манай нэтэд тэнд байна. Өнөө тэд манай дүү бас байгаа. Нэг юм хөл. За би юу тач part 2-оор уулзах юм байна. За баяртай.